Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдрийнхөө сэдвээр Кеники Дженкинс нэртэй охинд тохиолдсон харамсалтай үхлийн талаар бэлдсэн байна. За энэхүү Кеники Дженкинс нэртэй охин маань 1998 оны 5 дугаар сарын 27-нд төрсөн. За Чикаго хотын баруун хэсэгт ээжтэйгээ хамт амьдардаг. За ер нь бол ээж нь түүнийг ганц бие өсгсөн гэж байна. Аавгүй гэсэн үг. За ганц бие ганцаараа өсгөж охиноо хүмүүжүүлсэн гэж байна. За энэхүү Кеники охин маань найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх дуртай, хөгжим сонсох дуртай, загварлаг хувцлах дуртай. За тэгээ бусдад маш тусархаг, цэвэрч, нямбай, хөгжилтэй ийм охин байсан байгаа. За 2017 оны 9 сарын 8-наас 9-ний шилжих шөнө Кеники 3 найзынхаа хамт Роузмонд дахь Crown Plaza Chicago O'Hare хотелд болсон үдшилтэд явсан байна. За тэр үдшилт нь болохоор нэг амар том тийм сүртэй үдшилт биш. За ерөнхийдөө бол Кеники охин 3 найзтайгаа ингээд дөрүүлээ өрөөнд ороод за өрөөнд ууж идээд те зөвхөн охтууд хоорондоо ингээд маш гоё цагийг өнгөрөөх ийм жижигхэн үдшилт байсан байгаа. За тэгээд энэ үдшилтэд орохдоо охин ээжээсээ айгаад тухайн үедээ 19 настай байсан гэж байгаа. Ээжээсээ айгаад за би үдшилтэд орохгүй. Найзуудтайгаа гадагшаа гараад кино үзнэ. За дараа нь боулинг тоглож байгаад оройдоод ирнэ гэж хэлсэн байгаа. За тэр үед ээж нь охиндоо итгээ за үнэхээр боулинг л тоглох гэж байгаа юм байна гэж ботсон гэсэн. За гисэн боловч охид шууд тэр Crown Plaza буюу энэ хотелд ирсэн байгаа. За шөнийн 1 цаг 13 минутанд энэхүү хотелд орж ирж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байдаг. За тэгээ үдшилэг эхэлсэн. За үдшилэг бол ерөнхийдөө 4 найз нийлээд тухайн өрөөндөө маш гоё цагийг өнгөрөөсөн, ярилцсан, хөгжилдсөн те. За мөн олон төрлийн согтууруулах хундаа хэрэгэлсэн. За иймэрхүү нэг үдшилэг өрнөсөн байгаа. За ингээд энэ орой дууссан. За харин 9 сарын 9 буюу маргааш өглөө нь Кеники охины ээжэд нэгэн дуудлага ирдэг. За энэ дуудлага бол буудлаас ирсэн дуудлага байсан. За танаа охин алга болчихлоо. Үнэхээр аимшигтэй те танаа охин алга болчихлоо гэсэн дуудлагын дагуу Кеники охины ээж яарвчлан тухайн буудалд ирсэн байгаа. За буудалд ирэхэд бол буудлын ажилчид за нөгөө Кеники охины найзууд гээд бүгдээрээ Кеники охиныг хайчихсан ингээд сандралтчихсан байж исэн. За ээж нь очиод мэдээж шууд 911-д цагдаа дутсан байдаг. За тэгээ цагдаа ирсэн дүн шинжилгээ хийсэн ерөөхдөө ингээд бүгдээрээ нийлээд Кеники охиныг хайж гисэн тэр буудлын өрөөнөөс за мэдээж камер шүүсэн. За тэгээд камер шүүж байх явцад за буудлын нэгэн ажилтан за тухайн буудлын гал тогоонд ингээ маш том хөргөгч байдаг. Дотор нь хүн ороод зогсчих боломжтой юм хөргөгч байдаг. За тэр хөргөгчин дотроос Кеники охины цогцсыг харамсалтайгаар олсон байгаа. Охиныг алга болсны дараагаас бүхэл бүтэн 21 цагийн дараа Кеники охиныг ингээд хөлдөж өгсөн байдалтайгаар хөргөчн дотроос олсон байгаа нь эхэндээ бол маш с ิจ гтэй байсан. За ингээд цагдаа нар мэдээж хэрэг мөдөн байцаах үйл ажиллагааг эхлүүлсэн, камерын бичлэгүүдийг шүүсэн. За тэгээд охид бол 1 цаг 13 минутанд шөнийн 1 цаг 13 минутад буудлын өрөөнд орж байгаа нь бичигдсэн. За харин 3 цаг 32 минутанд шөнө Кеники охин өрөөнөөсөө гараад за маш их юм ганхцсан тийм манарцсан ерөнхийдөө бол ингээд өөрийгөө яг барьж чадахгүй ингээд маш их дайвалцаж за тэгээ шатны уруу энэ төр арай ядан явж байгаа өрөөнөөсөө гараад явж байгаа тийм бичлэг нь байд юм байна. За тэгээ камер бол буудлын бүх газар байдаггүй учраас зурус ингээд бичигдээд явсан байт юм байна. Ерөнхийдөө бол охин ганцаараа өрөөнөөсөө гараад за тэр гал тооны хэсэг рүү орж байгаа нь бичигдсэн. За мэдээж ингээд маш их манарсан байдалтай, маш нэлээд согтсон байдалтай ингэж гуйвч дайвалзаж коридороор ингэж ганцаараа алхаж яваа нь харагдсан байдаг. За түүний найзуудын хэлж байгаагаар бол энэ гурван Кеникигээс гадна гурван охин байгаа шүү дээ. Тэр гурван маань гуруула гадаа гарсан юм байна. За гадаа гарахтаа бол
хувийн ус ундаа авахар те машинаас юм авахар ингэж төр гарсан гэж тэмдэглэгдсэн байна. За гэхдээ аюу сонирн байгаа зэн дөрөв найз охин хэрнээ нёгийгээ орхиод гуруула гараа явчихна гэхээр за тэгээд энэ гарсан хойгуур нь энэ Кенико охин маань өрөөнөөсөө гараад ингээд явсан байгаа. За гуруула гарахтаа болвол за бид гурав гарчаад ирье. Чи ингээд өрөөндөө амарч агаарай. Чи нилээн согтсон байна. Ингээд амарч агаарай гэд гуруула хэлж сануулад гарсан гэж байна. Гэжин тэгээд гараад удаагүй ердөөсөө нэг 5-10 минут болоод буцаад ороод ирсэн чинь Кенико охин байгаагүй. За тэгээд хайцсан болоо эхэндээ олвол нэг тоогоогүйг нь байгаагүйд нь за тэгээд жоохон хүлээгээд сүүлдээ нилээн хүлээгээд ирэхгүй болохоор ингээд буудлын ажилчдад мэдэгдээд хайх ажиллагааг эхлүүлсэн гэж мэдгдсэн байна. За шүүх шинжилгээр Кенико охиныг гадны нөлөөгөө нас барсан гэж дүгнэлт гарсан. За өвглийн шалтгаан нь түүний уудаг эмнээс бас болсон байгаа. За энэ эм нь болохоор мансууруулах эм биш. Гэхдээ цусны даралт бууруулах, төв мэдрэлийн системийг тайвшруулах, толгоон өвдөлтийг намдаах үйлчилгээтэй эм хэрэгэлсэн байсан байна. За тэгээд энэ эмийг уусан үедээ давхар арх согтууруулах ундаа хэрэгэлсэн үед за тэгээд яг ийм нөгөө хүүтнийг тэсвэрлэх ийм төвчээр одоо чадварыг нь бууруулцдаг юм байна. Хамгийн харамсалтай нь яг энэ одоо арх энэ эм хоёр маань нийлээд хүүтнийг даах чадвар буурчдаг. Хэрвээ одоо энэ эм арх хоёрыг хэрэглээгүй бол тухайн хүрэгчин дэх градус байсан. Энэ градус бол хүн бээрсэн ч гэсэндээ амьд үлдэх боломжтой гэсэн юм харамсалтай дүгнэлт гарсан юм байна. Энэ Кенико охины орсон энэ хүрэгчин нь болохоор маш том юм үйлчлэгээний газруудад байрладаг. За тэгээд тухайн одоо хотелийн гал тогоо хэсэгт нь байрладаг юм одоо ер нь бол ингээ тайлбарлаад хэлэхэд бол юм хувцсны хоёр хаалгатай хувцсны шүүгөө шиг цаашаа бүр ордог юм том өрөө шиг юм хөргөч биш шүү дээ. Ингээд хувцсны шүүгөө шиг баггүй. Тэгээд хаалган гаднаасаа онгоохот ч хэцүү, дотроосоо онгоохот ч хэцүү гинэ. За тэгээ Кенико охин маань очиод энэ хаалгыг онгойлгосон байж те. Дотор нь оронгууд л ингээд ер нь бол тулж байгаа штэ. Хүн орж зогсоол ер нь тулж байгаа. Гэтэл ямар ч хүн миний бодлоор бол ингээд хаалгын онгойлголоо орлоо ийм тулаад ингээд ийм жижигхэн газар байна. За цаашаа орох ямар ч боломжгүй байна гэдгийг мэдээд болохоор шууд ингээд буцаад гармарын хаалгаа хаахаасаа өмнө тэсэн чинь энэ охин маань ингээд хаалгаа дотроос нь ингээд хаацаан гэж тэр жижигхэн юм шүүгээ шиг хувцсны одоо хүн орчдөг юм хувцсны шүүгээ шиг юмд ороод хаалгаа гаднаас нь хаацсан гэж байгаа. Энэ нь бас айгүй надад бас айгүй сонин санагдсан. За тэгээ мэдээж надад гэлтгүй ер нь ээжтэн ч гэсэндээ маш их гомдолтой энэ одоо шүүх шинжилгээний хариу хараад маш их гомдолтой байна гэд маш их гомдлыг гаргасан байгаа. За тухайн үеийн одоо с ิจ гтэй нөхцөл байдлууд ээж болон прокуророос нь сэжиглж байгаа нөхцөл байдлууд бол магадгүй Кенико охин найзуудтайгаа ингээд шийтгэлтэй тоглосон байх. За тэгээ шийтгэл нь магадгүй хүрэгчэнд орох байсан байх гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр Кенико охины 3 найзынх нь мэдүүлгээс нэг нь болохоор ингэж ам алдсан ч юм уу яасан ч юм те. Кенико чи тэр хүрэгчэнд орох юм бол эргэж гарч ирэхгүй, хүрэгч маш хэцүү, хаалга нь маш хүнд байх болно гэж хэлсэн гэдэг. За энэ үг нь гэхдээ бүр яг батлагдаагүй хэлсэн гэдэг нь яг батлагдаагүй юм байна. Гэхдээ ийм шуум гарч эхэлсэн. Мэдээж нэг ийм юм одоо яриа сонсогдсон болол гарсан бах гэж бодож байна. Энэ дээр нь үндэслээд бас охтуудыг магадгүй тийм шийтгэлтэй тоглож байгаад тэнд нь ингээд шийтгээд орхицсон байхаа гэж таамаглаад бас шижгэлсэн байлээ. За мөн ээж нь болохоор охтыг Кенико охиныг ганцаархнаа үлдэж тийм аюулгүй орчинд ганцаарн гин үлдээсэн хөлд хүргэх тэр шалтгаан босон ганцаараа үлдсэн гэж үзээд бас гомдол гаргасан. Гэсэн ч олвол тухайн юм партийн дээр болтгол асуудал гэж шүүхээс үтсэн юм байна. За тэгээд мөн ээж нь тухайн зөвшөөр буудлыг одоо хамгаалттай байлгаж чадсангүй, аюулгүй орчныг хангаж чадсангүй гэж шүүхэд бас гомдол мэдүүлсэн байгаа. За тэгээд энэнийхэн дагуу бас буудлын ажилчдыг бол яг буруутгаагүй, гэхдээ хоорондоо тохиролцоод шийдвэрлсэн байт юм байна.
За энэ хэргийн тэгээд тухайн үедээ олон нийтийн анхаарлыг маш их татчихсан юм байна. За тэгээд тухайн үедээ найзууд үнэхээр тоглосон уу, нэг нэгээ хөнөөсөн үү те олон нийт бол бүр маш шижигтэйгээр энэ хэрэг дээр хандаж байсан. За тэгээд ээж нь ч гэсэндээ маш олон газар гомдол гаргаж явсан байгаа. За тэгээд үнэхээр харамсалтай байгааз хамгийн гол нь одоо энэ тэр хөрөгч нь гаднаасаа онгойход маш хэцүү, дотроосоо хаагдахад маш хэцүү, хүн таалахтай. За оронгууд л угаасаа хүүтэн сэнгэж байгаа юм хөрөгчөнд яагаад одоо мянга согтсон ч гэсэндээ те яагаад тэр охин ороод ингээд гацаад дотроос нь хаалгаа хаагаад ингээд байсан гэдг нь бол үнэхээр тааваршгүй. Энэ дээр бол миний бодлоор бол энэ найзууд нь бас холбоотой л гэж бодож байна. Үнэхээр тэр шийдэлтэй тоглоом тоглосон байж магадгүй те. Үнэхээр одоо нэг нэгээ жоохон гадуурхаад байсан байж магадгүй. Тэрэнд нь одоо магадгүй гомдоод гарсан ч юм уу те. Ямар нэгэн юм тэр хөрөгчөнд ор гэсэн юм сэтэл нэг байгаад исэн юм шиг цаагуураас байгаад исэн юм шиг те. Тухайн одоо Кенико охиныг өрөөнөөсөө гарахын өмнө нь нөгөө 3 охин нь гараад явцсан байдгийн ч юу те. Гуруулахнаа гарч яваад нэгийг өвлдөж ин гэдэг чинь найз нөхдийн дунд нэг тийм юм байдгийн штэ. Нэг жоохон нэгийг гадуурхаад ирэхээрэл ингээл гуруулаа сүжрээл те хамт яваал нэг нь ингээл тэнд үлдээл гэхээр бас айгүй сонин санагдчихж байгаа. За тэгээд ийм харамсалтай хэрэг болсон байна. Тухайн үедээ энэ охин маань 19 настай, маш хөөрхөн сэргэлэн цовоо, маш гой загварлаг хувцалдаг, маш ийм амьдралын идэвхтэй охин байсан боловч ингээд харамсалтайгаар одоо буруу хүмүүстэйгээ нийлээд буруу газараа байсан юм шиг надад санагдаж байна. Тэгээ та бүхэн маань ч гэсэндээ энэ тэнд одоо танихгүй газар явж байтал хаалга татхад ийм хүрхч ч юм уу те ямар нэгэн ийм механизм байж ах магадaltaй юм бэ шүү. За тэгээ өнөөдрийнх маань одоо бичлэгийг өдийн хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр хамтдаа уулзцгаая.